За би буцаа цэцгнүүдээ хараа ингээд зүлгэн дээгүүрээ бас хийчихсэн. Зүлгэн дээрээ ингээд хийчихсэн бас. Тэгээд буцаа цэцгнээс гадна энэ яргуунаас гадна алтан цул цэцэг бас хийж өгсөн байгаа. Ингээд хараа энэ алтан цул цэцгнүүд. Тэгээд одоо зүлгэн дээрээ ингээ хамаагүй явж болохгүй. Заавал ингээ харж явахгүй бол гадаа гараад зүлгэн дээрээ хамаагүй явж болохгүй болчих. Энэ хараа ирис гээд энийг одоо монголоор юу гэдэг юм бол доо энэ стайг хөөрхөн гоё цэцэг юм эрт гарна бас. Энэ ингээ алтан цул цэцгнүүд байна. Алтан цул цэцгнүүд. Энэ их гоё цэцгээ. Энэ генцэнг гээд энэ эмийн ургамалд ордог. Тэгээд энэ жилийн дөрвөн улиралтай цэцгэлдэг өвөл бол цасан дор дарагдчихна. Тэгээ хавар цас сайлангууд яг ингээд цэцгэлсэн хэвээрээ айгүй хөөрхөн байж идэг нь айгүй гоё. Энэ цэцэг байна. Энэ ингээд наранд болохоор ингээд цэцгийнхээ дэлбэлээд энэ алтан цул цэцэг шиг. Тэгээд орой болохоор ингээд цэцгээ хумчдаг. Энэ их гоё цэцгээ. Хүүтэнд их төсвөртэй юм шиг байгаа энэ хараа. Ингээд битүү алтан цул цэцэгнүүд маань. Ингээд гарч ирж байна энэ рүү. Тэгээд одоо зүлгэн дээр явж болохгүй. Хавар болохоор ингээд цэцэгтэй цэцгэлээд эрэндээ хоо. За ингээд нэг алтан цул цэцэгнүүд маань энэгээр ингээд битүү байна. За та бүхэн өдрөө сайхан өнгөрүүлээрэй.